болоод сайхан уу. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Сумын суран овогтой жаргал сайхан таныг Монголын үндэсний олон нийтийн радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит алтан төлөвийн нэснээр өргөмжлөвөө. Одоо номон багийн малчин Сумын сүрэнгийн жаргал сайхан гэж энэ одоо сайхан залуу гэрвэл одоо алтан төлөвийн эзэн болж бас одоо манай Дэлгэр хангай сумаас бол энэ дараагийн үеийнхээ одоо залуучуудыг сайхан төлөөлж энэ одоо малч ухаан тэгээд одоо малынхаа одоо маллага арга туршлага одоо энэ зүйлээр бол бусдаас сайхан манлайлж энэ хүүхэндтэй шагналыг гадаа авч байгаа. Тэгээд энэ шагналыг ингээд гардуулж өгöd явж байна. Тэгээд манай ер нь бол манай Дэлгэр хангай сумаас бол одоо олон сайхан одоо малчин сайхан залуу үе түрэн гарч ирж одоо энэ бусад одоо малчин залуучуудаа бас ингээд манлайлаад ингээд явж байгаа үлгэр жишээ болоод явж байгаа. Ийм одоо залуучуудын нэг бол өнөөдөр энэ сайхан шагнал хүртсэнд бол би их нүдэ болсон сайхан шагнал авч байна гэж ингэж одоо бодож байгаа. За өнөөдрийн тухайд ер нь манай Дундгой аймгаас энэ удаа энэ могой жилийн босгон дээр бол 10 улсын орон малчин төрсөн. За үүнээс Монгол улсын агшаа орон малчин 1, тэгээ 9 улсын орон малчин төрснөөс сая бид нар Дундгой аймгийн Хулд сумын бүлээн багийн малчин Цэдүү сүрэнгийн цог очроо ахта бас тэр сайхан шагналыг одоо гардуулж өгөөд тэгээд одоо явж байна. За тэгээд сум орноос тодорхойлоод сайхан алтан төлөвийн эзэн боллоо. Тэгээд их баяртай байна. 22 онд аймгийн сайн малчин болж байсан. 19 онд сумын сайн малчин болж байсан. Тэгээд тиймэрхүү шагналууд авч ирсэн. Манай аавч угаасаа хөдөөний малчин улсууд. Тэгээд би баг сургуулаа төгсөөл тэгээд аавч эртээ хөдөө маллаад гэр болоод 11 онд 12 онд гэр болж ирсэн. Тэгээд тэрүүнээс хойш тууштай маллаанд байгаа л төртл амьдарч байна да. Өнгөрсөн үйл ерөнхийдөө их чанга байсан, цас ихтэй. Тэгээд хонь их хээлийн өндрөлд орж байсан гэхдээ гайгүй тэгээд хээлийн өндрөлд ороо хөвтсөн барьсангийн тэжээсэн тан чадаагүй нөхүүлсэн тэгэл үлдсэн гавар төлөвлөлтөд авсан да. Аав ээжийнхэн зааж өгсөн хэлсэн тийм юм тэгж ажиллах хэрэгтэй ингэх хэрэгтэй гэдгийг нь л дагаал тэгэл манай аав угаасаа их мундаг ажилтаа ус тэгэл биш багаасаа дагаж байсан бол тэгээд ерөнхийдөө өөрөө багцаалдаал за ингэхгүй бол болохгүй тэгэхгүй бол болохгүй гэл тэгэл юм да. Нутаг орныхаа бас ах ихч бас мундаг малчин улсуудаас бас өөрөө харна. Яавал болдго юм байна, яавал болохгүй юм байна гэдгийг бас харна тэгэл явт юм да. Тэг гоё байдаг юм байна ийм гардаж авна гэдэг чинь тэгээд сум орон нутгаас мань тодорхойлоод явуулаа. Тэгээд одоо ийм шагнал авч байгаатай бас их баяртай байна. Тэгээд ер нь бол гоё л идэг юм байна. Таны хувьд бас ингээд тийм манай ээж аав бас малчин би ер нь хөдөөний манай ээж аав хөдөө тэгэл бас сургууль соёл амралтаараа хөдөө очиол тэгэл сургууль төвдөр тэгээд нь төгснөөсөө хойш 11 төгсөө тэгэл нь хөдөөсэн дөө. Манайх 4 охин 1 хүүтэй. Тэгээд одоо хамгийн бага маань 9 сартай. Хамгийн том нь 11 дугаар ангид байдаг. Тэгээд одоо тэгэл завсар чөлөө зуны амралтаар одоо сайл ямаа мал сайгалгана. Тэгэл ер нь л болж л өгвөл маллыг л яаж малдгуу яаж нэг малыг чинь маллахад тийм амархан өсдгүү шүү гэдгийг бас эдэн хөхтэй хэлдэг ийм дээр ингэж ажил гэж бас зааж зөвлөж одоо тэгжил сургадаг та. Гэр бүлийн найз нөхдөд 17 бараг 20 жил болох гэж байна. Тэр хугацаанд бас нэлээд газар нүүж явлаа, аймаг сум малгасч отор нүүдэл хийж айл сагалт нэлээд явсан. Тэгээ би хоёр найзаахан бол аргагүй малч хөдөлмөрч хүн гэдгийг бол одоо тэр нүүж явсан газаранч байсан нутгаас нь мэдэх байхаа. Тэгээд хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг юм байна. Манай хоёр найз арга байхгүй малч хөдөлмөрч хүн гэдгээ энэ нутаг усанд харуулж чадлаа. За энэ аав ээжийн зааж өгсөн мал маллах арга ухаан техник гайхалтай эзэмшиж гайхуулж чадж байна. За энэ нутаг усанд өвлгөр дөөрөөл үзүүлсэн малчны тэр уран ухааныг харуулсан нүүдлийн өв соёлыг тээж хадгалсан ганцуудыг өнтэй давн туулсан гэдэг одоо магтах сайшаах зүйл бол одоо манай хоёр найзад олон байгаа. Тэгээд малчин гэдэг бол ер нь өглөөнөөс орой болтол нойр хоолгүй тэнцэж байж энэ байгаль дэлхий тэнгэр ханган арийн чинтэй
нойр хоолгүй тэмцэж байж л энэ сайхан төл малаа бүрэн авч энэ сайхан амжилтанд хүрж байгаа байх гэж би одоо бодож байна. Тэгээ хоёр найз дээруулэн сайн сайхныг хүсье. Тунгуудахгүй улсын авраг малчин, хошоо авраг малчин, хөдөлмөрийн баатар гэсэн одоо хүндэт цолнуудыг авах болтугай гэж хүсэх байна. Мөн одоо энэ алтан дэлийг хүлээж аваад алтан хурганы эзэн гэсэн энэ сайхан эрхэм цолыг гардан авч яваад одоо туйлын баяртай байна хоёр найздаа. 2024 оны жилийн эцсийн мал тоолгоор дэлгэрэнгаас сум 184,000 мал тоолсон. Тэгээд ер нь бол сумын хувьд бол бүх мал маань бол жигэд ийм сайхан өсөлттэй ийм гарсан байгаа. Өнгөрсөн жил бол бас уулынхаа ангир талаадаа жоохон цастай бас бод малын жоохон хоригдолтой байсан бол энэ үйл бол маш сайхан ийм налгар сайхан үйл боллоо. Малчдын маань одоо сэтгэлснээ амгалан малын зоо тэнийсэн ийм сайхан үйл болж өнгөрч байна. Тэгээд өрн хавартай золгож байна. Дэлгэрэнгаа сумын хувьд бол бас мал сүргийг бүтцийг сайжруулах, малыг өсгөх, за ялангуяа малчин залуучдаа дэмжих, малчдын одоо орлогыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол тодорхой бодлогуудыг баримтлан ажиллаж байгаа. Бид бас нийт одоо төрийн албаа хаагч сум орнууд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ дунд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол бас малчдаа зориулсан энэ жил одоо их уулын тэмээ гэсэн хөтөлбөр хэрэгжилж байна. Мөн одоо адуучин залуучуудаа зориулсан одоо адууны өв солиг дэдлэх тэнийг одоо сурчлах ийм олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Өнөөдөрхөн энэ одоо алтан төл гардуулах энэ сайхан арга хэмжээтэй зэрэгцээд бол Дэлгэрэнгаа сумын одоо авраг адуучин шалгаруулах юм адуучин залуучдын тэмцээн бол одоо бас яг одоо зохион байгуулалтаа явж байна. За сумын сүрэнгийн жаргал сайхны хувьд бол одоо мал хуугаа сайхан өсгөж байгаа, таван төрөл дээр нь өсгөж байгаа. Одоо малч ухаантай ийм хөдөлмөр сайхан залуу гэрэл байгаа. За эдгээр одоо аав нь ээж нь одоо удам дагсан сайхан малчид аав сумын суран түүний ээж одоо 90 гаруй настай ээжийнх нь ээж аавынх нь ээж гэсэн хоёр одоо ижил нэртэй дарцүрэн гэж хоёр сайхан буурал маань бас өнөөдрийн энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сууж байна. 90 одоо 4-5 насыг зооглож байгаа ийм сайхан буурлууд маань бас одоо өөр хүүхдүүдийнхаа сайн сайхан явж байгааг хараад Монголын үндэсний хараад телевизийн алтан төлөлийн эзэн болсон энэ сайхан баярт үйл явдлаар байж байгаад бас их өмнөөс нь их бахархаж бас баярлаж суулаа. Өгөөдөө хааны одоо ангөрөөлж явсан бурхан болсон нутаг. Тэгээд Инэл хаан буюу Эндерналийн үлгий, Эндернал чулууны нэртэй одоо Эрдэнэсийн үлгий гэдэг нэртэй одоо Дэлгэрэнгаа сумын Дэлгэрэнгаа гэсэн том сайхан хайрхан байна. Дундгой аймгийн тахилгатай. Энэ уулынхаа ара үр дээр бол одоо манай малчд бол тойл баг, тархт баг, ар шавхтай, номгон гэсэн дөрвөн баг маань бол хоёр-хоёроор уулынхаа ара үртэй бол ингээ сайхан малчд маань нутаглаад ингээд явж идэв юм аа. Тэгээд Дэлгэрэнгаа уулан дээр дэлхийн бараа харагдана гэж нэгэнтээ одоо Монгол улсын төрийн шагналт ардын уран зохиол Таштайргоо маань 4-р ангид байхдаа хэлжсэн байгаа. Тэгээд энэ бол маш их гүн ухааны Дэлгэрэнгаа уулан дээр гарахад бол алсын бараа бол хязгааргүй харагддаг. Урагшаа 200 км одоо Өмнө Говь аймгийн 3 сайхан хайрхан харагддаг бол хойшоогоо зоргол хайрхан гэл зүүн баруун зүгтээ бол одоо богд хайрхнууд харагддаг. Энэ нь бол одоо их хэдийгээр том алсыг харж байгаа зүйл боловч нөгөө талдаа бол энэ хайрхан дараах юм бол хүний сэтгэл санаа сайхан чигдэрдэг, оюун ухаанд хэлдэг, одоо бичгийн эрдэмтэд төрдөг гэсэн ийм сайхан бэлэгдэл байдаг. Манай Дэлгэрэнгаа сумаас бол одоо маш олон алдартай гавьяатнууд төрсөн байдаг. Энийний бас үлгий болсон юм нутаг. Тэгээд алдартай гавьяатнуудын яагаар бол одоо сүүлийн үед бол одоо энэ малдаа хайртай адуу маллах одоо өв соёлыг тэмээ маллах өв соёлыг хөгжүүлж байгаа маш олон залуучууд төрж гарч байгаад их баяртай байдаг. Тэднийг одоо орон нутагт нь ажиллаж амьдрах одоо аятаа тогтоо орчин нөхцөлийг бүрдүүлэхэд л одоо сум орон нутгийн бодлого чиглэн ажиллах хэрэгтэй гэж ингэж одоо бодож ажиллацгааж байна да. Мал сөрөг маань бас өссөн тэр дөө манай баг Натингийн цаг зууданд гайгүй сайн орсон энэ хэвдээ бас нэг зуудын юуны цоорхой гарч манай энэ хэвд бас баг хамтлалны малын бол өссөн тоотлоо бол өндөрөөр өссөн. Тэгээд манай энэ хоёр малчин маань бас үе удамдсан малчин аав ээж өвөө минерт бүгд л энэ нутаг усны нэр хүндтэй малчд байсан дээ. Тэрний улбаал энэ хоёр залуу маань одоо 20 гаруй жил маллаад энэ хөө сайхан алтан төлөлийн эзэн гэж алтан урганы эзэн болж байгаа. Манай энэ хоёр маань бас хонь толгоогоо бас гүйсгдэг. Хоньныхаа ажиг шимээр бас өдөө зэрэгтэй ингээд ажил хөтлөрж амьдарч байгаа болсоо да. Манай багаас нодны урчнан бас алтан ураг авч ирсэн, алтын шиг ус авч ирсэн. Манай багаас ч одоо 7-8 дахь алтан л авч байгаа шүү. Тийм байгаа. Манай энэ төрөвчний 1000-д 2000 малчин болсон тийм айлууд ер нь алтан лөө ер нь авч байгаа. Бас их сайн болгон сүлтэй байгаа манай баг дээр бас алтан төлөлийн эзэн гайгүй төрөөд байдаг. Улсын авраг малчин нэг байгаа. Тийм амжилттай байдаг юм аа. Энэ сайхан одоо
алтан дөрвийн үүрэг хариуцлагыг хүлээж за цаашлаад олон сайхан одоо энэ малчин дүрмийнхээ төлөө илүү их ажил хийж ингээд олон сайхан шагнал хүртэх болтугай гэсэн юм байна. Алтан дөрвийн сумыг гаргуулсан.